Гишүүдээ эрд зөвхөхгүй шүү. За нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дэмжиж байна. Хэлц хэсгийг дэмжиж байгаа. Тэгээ энэ дээр яг зүгээр хэлц хэсэг шийдэгдээд ажлын хэсэг байгуулагдаад явсны дараа бол тодорхой саяны гишүүдийн хэлсэн асуудлууд ажлын хэсгээр яригдаад ингээд явах гэж бодож байна. Энэ нийслэлийн эдийн засгийн тусгай бүс гэж тусгай бүс байгуулахаар орж ирж байгаа. Тэр тусгай бүс дотор жишээлхэд энэ агаарын хөлгийн засвар үйлчилгээ огсролт гэж орж ирж байгаа юм л да. Тэгээ энэ агаарын хөлгийн засвар үйлчилгээ огсролт гэдэг манай улс ч одоо хэдэн онгоцтой билээ. За шинэ нисэх онгоцны буудал гэдэг тусдаа Aero-City гэдэг ингээд шинэ дагуулгад үүсэх шийдвэр гарцсан. Тэгээ энэ одоо нөгөө нэг буян тухай гэдэг нисэх онгоцныхоо буудлыг тусад нь тусгай бүс байгуулад ингээ явуулах маягийн болох гээд байна уу. Ер нь нийслэл хотоо ингэж тэлэх, саяны гишүүдийн яриад байгаа төвлөрлийг сааруулах энэ чиглэл рүүгээ явахгүй л ингээ нэг салбар яамдын лоббинууд орж ирээд өөрийнхөө одоо байгаа юмнуудаа нэг байшин сав хашаа хороогоо яг ингээд өгшөртөл нь ингэж барьж энэ засаг даргын одоо юу руу өгөхгүй харьяа руу шилжүүлэхгүй за манай яамных энэ ерөөсөө манай яамд хэрэгтэйгээ ингээд нэг өөрснөө тийм шинэ боломжууд нэгдээд байгаа тэрийг харахгүй ингээд нэг явдаг энэ байдлаар болмоор байгаа юм л да. Одоо энэ Улаанбаатар хотын тэг дундуур нь хуваагаад ингээд хитгэн гүүрэн дээр ингээд ачаал өгдөг энэ төмөр замын асуудал байна. Богдхан төмөр зам байгуулах шийдвэр гарцаа одоо ингээд ажил нь эхлэх гэж байгаа гэж ойлгож байгаа. Тэгвэл энэ Улаанбаатар хотоос энэ яг тэг дундуур нь хуваагаад төгжрлийн гол түлхүүр болоод байгаа энэ төмөр замынхаа асуудлыг гаргах асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ боловсролын ерөнхий хууль одоо засгийн газраас орж ирсэн. Боловсролын ерөнхий хуулинд аймаг нийслэлийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн урсгал зардал, ашиглалт одоо бүх зардал засвар тоног төхөөрөмжийн асуудлууд нийслэлийн засаг даргын одоо мэдэлд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань одоо бас энэ хуулийнхаа юмд нийцэж гэнэ үү юу? Танаа энэ хуулинд орж ирсэн сангийн зарцуулалт ашиглалт гэсэн юм дотор бол байхгүй байгаа. Боловсрол эрүүл мэндийн асуудал. Тэгэхээр тусдаа санхүүжилт нь яг энэ засаг даргынхаа юмд орж явж гэнэ үгүй юу гэд энэ засгийн газраас өргөн барьж байгаа энэ хуулиудынхаа уялдаа холбоог энэ шинээр өргөн барьсан эрх зүйн байдлынхаа тухай хуультай хэр нийцүүлсэн яг ингээ хууль батлагдаад явхад энэ ялангуяа нийгмийн үйлчилгээний дэд бүтцийн ажлууд ямар нэг саад гацаагүйгээр л явахаар шийдэхгүй бол ингээ эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан гэд хамаг юм засаг даргын толгойн дээр нийслэлийн захирагчийн За энэ дэмжсэн дэмжээгүй гур урлах шүү үг хэлж байгаа.